Байцгаана уу миний суугтаатай морил. Тэгээд та бүхэн гарснаас харсанчлан надад бараг хэлүүлэлтгүй хиний тухай ярих гэж байгааг мэдчихэж байгаа тий. Миний англи хэлтэй холбоотой хийсэн бичлэгний сүүлд би энэ Fake Heroes гэх номны тухай ярьсан байхгүй юу? Тэгээд энэ номноос би та нар хүсэх юм бол ярьж өгч болно шүү гэд хэлсэн нэг охин надад энэ номыг яриад өгөөч гэж өгсөн учраас энэ номноос тэр охин сонгоод Coco Chanel-ийн тухай ярьж өгөхөр болсон байгаа. За тэгээд Chanel брендийг мэдгүй эмэгтэй хүн гэж бараг 21-р зуунд байхгүй тий. Chanel брендийг мөрөөддөг эмэгтэйчүүд зөндөө байгаа. Би ч гэсэн Chanel брендийн цүнхтэй болмоор байна. За тэгээ Coco Chanel бол ер нь нэлээд маргаан дагуулдаг энэ эмэгтэй байдаг. Тэгээ товчхондоо бол Coco Chanel ер нь эх орноосоо орвогч, худалч, хулгайч, хүний нууц амраг ижил хүүстэн байх нь бол угаасаа асуудал биш ээ тий. Ижил хүүстэн байсан гих зэрэг маш олон маргааны эзэн юм эмэгтэй байхгүй. Тэгээд 1950-аад он 1945 оны үед яг 2 дугаар дайнд дуусны дараагаар Францууд бол Coco Chanel-ыг маш их үзий ядчихсан. Цаазаар авах хэрэгтэй, Coco Chanel-ыг алах ёстой, Coco Chanel-ийн үндэсний бизнесийг нураах ёстой гэх мэтчлэн Францууд бол маш их үзий ядчихсан. Тэгээ яагаад Француудыг үзий ядахад хүргэснийг би танаас нь ярьж өгье заяа. За цаг хугацаа бид нэр 1983 оны 8 сарын 19-нд аваачнаа. За энэ үед Францын Самургийн хотод маш ядуу айлд Coco Chanel, Gabrielle Chanel гэх нэртэй мэндэлдэг. Тэгээ Gabrielle Chanel-ыг анх мэндэлэхэд ээж аав хоёр нэг аль биесээр гэр бүл болоогүй. Аав нь бол архичин, худалч, хүүхэмсэг тэгээд худалдаа 8 хийлээгээд энэ тэргээр айгүй олон сараар явчихдаг тийм хэрэгтэй байсан юм билэ. Тэгээ ээж нь бол угаалгын газар ажилладаг угаагч эмэгтэй байсан гэдэг. За Coco Chanel-ыг 11 настай байхад нь ээж нь нас ороод хор тодор нас ороод аав нь асарч хамгаалах боломжгүй учраас Coco Chanel ихч дүүнэртэй газар сүмийн асрамжийн газар олоо явдаг. Тэгээ сүмийн асрамжийн газар амьдарч байгаа хугацаанд Coco Chanel германараас яаж юм оёх, яаж юм эсгэх талаар сурсан юм билээ. Тэгээ энэ чадвараараа насанд хүрснийхэн дараа Coco Chanel apprenticeship-ээр ажилд ордог байхгүй. Тэгээд apprenticeship-ээр ажилд орно гэдэг чинь болохоор нэг газар мэргэшээд, цалин аваад тэгээд диплом одоо тодорхой хугацаанд ажиллангуудаа дипломтой мэргэжих одоо мэргэжил эзэмшсэн гэсэн тийм сертификатаа болоод төгсөж байгаа. Тэр гэрээг apprenticeship гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд энэ бол Францад нэлийн түгээмэл байдаг юм байлээ. Тэгээд гимэн жоохон цалин багтай. Тэгээд тухайн үед Coco Chanel цалин багтай байсан учраас уушин газар дуулдаг байсан гэсэн. Тэгээд ер нь энэ Coco Chanel гэдэг нэрээ уушин газар дуулж захтаа олж авсан гэдэг. Тэгээд өөрийнх нь дуулдаг байсан Have you seen Coco гэд нэртэй тэр дуунаас нь хүмүүс хочлоод Coco гэж дуудсан гэдэг. Тэгээд нэг талаараа бас coquette гэдэг чинь Франц үгэнд юу байхгүй юу? Kept woman гэсэн утгатай байхгүй юу? Тэгээ энээс хоошоо бол Coco Chanel болсон юм билээ. Яг төрсний гэрчлэгэн дээр бол Coco Chanel чи Gabrielle Chanel гэдэг нэртэй. Тэгээд уул нь бол Gabrielle Chanel байх хэрэгтэйсэн билээ. Тэгээд алдаа гараг Gabrielle Chanel болгоод бүртгэгчсэн. Тэгээд энэ хэвээрэл ингэж үлдсэн юм билээ. Тэгээд Coco Chanel бол яг Coco Chanel гэдэг нэрээрээ олон танигдсан байгаа шүү дээ хожимо. За тэгээд уушин газар дуулаад ингэж явахдаа Coco Chanel ер нь тийм эрэгтэй хүнийг татах хувьдастай, үзэсгэлэнтэй, яаж ер нь донжтой бие авч явах уу гэдгийг мэддэг тийм attractive эмэгтэй байсан юм байна л да. Тэгээд Coco Chanel-ийн хамгийн ирсэн анхны эрэгтэй бол Etienne Balsan гэдэг баян давууны бизнес эрхэлдэг юм худалдаачин бизнесмен эрэгтэй байсан байгаа. Тэгээд Coco Chanel-тай танилцаад Coco Chanel-тэй дотсныхон дараагаар бол өөрийнхөө харштай Coco Chanel цуг амьдрах санал тавьдаг байхгүй. Coco Chanel угаасаа үгүй гэж хэлдэг. Ягаад гэх юм бол Coco Chanel чинь одоо өөрийнх нь амьдралд нь тэг ядуу зүдүү тэр амьдралаасаа гарах ганц том боломж чинь Etienne Balsan гэдэг тэр баян худалдаач эрэгтэйсэн байхгүй. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр хоёр цуг амьдарч эхлэхэд тэр Etienne Balsan гэдэг залууч нь их нэртэй байсан байхгүй юу. Тэгээд хүний одоо хоёр дахь нууц амраг болж амьдарч эхэлсэн гэсэн. Тэгээд энэ хоёрын харилцаа бол бас нэг бүр реактор ад жаргалтай байсан үгүй юу. Яагаад гэвэл Etienne Balsan гэдэг залууч нь бас ер нь жоохон хүүхэмсэг талтай байхгүй. Тэгээд хөрөнгө чинээтэй, мөнгөтэй, их нэртэй Coco Chanel-тай уулзахаасаа гадна дахиад өөр эмэгтэйчүүдтэй уулздаг ч юм уу те. Гэхдээ Etienne Balsan гэдэг энэ залуу бол Coco Chanel-ийн амьдралд
маш олон хаалгыг нээж өгсөн гэж би бол боддог. Энэ номыг уншиж байхдаа би бол тэгж бодож байсан. Яагаад вэ гэхээр Этин Балсантай Коко Шанель уулзснараа дараа нь Шапелтэй уулздаг байхгүй. Шапел гээд Яна манайха намайг үнэхээр уучлаарай. Би амар мангар алдаа гаргачихжээ. Энэ Шапел биш Капел гэд нэртэй К-гээр дууддаг нэр шүү. За би ягаад чи Шапел гэж дуудсаар агаад видеогоо дуусгач. Тэгээд үнэхээр уучлаарай. Видеогоор үзээрэй баярлаа. За англи гаралтай юм залуу байгаа. Тэгээд энэ Этин Балсан Шапел хоёулаа л ер нь Коко Шанелийн бизнесийн ер нь эхлэл болсон гэж би бодсон. Тэгээд Коко Шанель угаасаа ер нь суусан газар шороотгдаг хүүхэн. Яагаад гэхээр Коко Шанель Этин Балсантай амьдарч байх үедээ яаж дээд зэрэглэлийн эмэгтэй шиг хувцлах уу? Яаж дээд зэрэглэлийн эмэгтэй шиг дарс уудаг болох уу? Дарс таньж уудаг болох уу? Яаж уран зураг үзэх үү? Яаж морь унах уу гэхшлэг энэ бүх соёлыг Этин Балсангаас сурсан байгаа хгүй. За тэгээд Этин ч угаасаа нөө эхнэр хүүхэдтэй байсан, эхнэртэй байсан учраас энэ хоёрын харилцаа бол ингээд тэгсээгээ салсан. Тэгээд дараа нь Шапел гарч ирж байгаа. Шапел ч юм бол Этин Балсаны сайн найз байгаа. Этин Балсаны сайн найз байгаа. Тэгээд дараагаар нь хинтээ Шапелтай уулзаж ирсэн. Шапел бол Коко Шанельд ер нь эд хөрөнгөөрч тэр санхүү боломжооч тэр ер нь сэтгэллээрээч тэр те хайр сэтгэлийн хувьд ч гэсэн ер нь аюух тусалцаа үзүүлдэг байсан юм эрхтэй гэж Коко Шанель дараа нь ярьсан байдаг. Тэгээд ер нь юун дээрээс нь харагддаг вэ гэхээр Коко Шанель Шапел хоёр ч цуг амьдарч эхлээд Шанельний хүү өргөж авдаг байхгүй. Тэр хүү нь болохоор Коко Шанелийн өөрийнх нь Жин гэд ихчийнх нь Жин гэ ихчийнх нь хүү нөхгүй. Тэгээ яагаад өргөж авахар болсон бэ гэхээр Коко Шанелийн ихч Жин өөрийнхөө амийг хорлцдог. Тэгэд Коко Шанель аргагүй ихэнд дүүгийнхаа ихчийнхаа Андре гэд хүүг өргөж авдаг. Тэгээ хожмоо бол Коко Шанелийг насарахад Андре гэд энэ хүүн бүх өв хөрөнгийн залхамжилж авсан юм бэлээ. Тэгээд энэ хоёр Шапел Шанель хоёр цуг амьдарч байх үед Шапел гэдэг нь Франц англи гаралтай энэ залуу бол энэ өргөж авсан Андрегийн ч тэр Коко Шанелийг ч тэр санхүүгийн талаар маш их дэмждэг байсан гэсэн. Тэгээд Андре гэдэг энэ хүүг бол тухайн үед те дарга нарын эсвэл баячуудын том альбом тушаал хашдаг ийм айлын хүүхдүүд явдаг boarding schoolд Андре гэдэг нь өргөж авсан хүүг нь явуулж боловсрал эзэмшүүлсэн. Энэний дараагаар одоо том их сургуульд явуулж энэ боловсрал эзэмшүүлсэн ч гэдэг юм уу. Андрегийн боловсролын тал дээр Шапел агуулсан анхаарсан гэдэг. Тэгээ угаасаа Шапел хин хоёрын амьдрал бүтээгүй. Яагаад гэхээр Коко Шанель Шапел хоёр уулзаж эхэлж байхад Шапел бас л сүд бүсгүүтэй байсан. Тэгээд энэ хоёрын харилцааны төгсгөлд бол хин чин Шапел чинь нөгөө сүд бүсгүүгээ сүд бүсгүүдэг одоо хурмаа хийдэг штеп. Хурмаа хийсэн хойноо ч гэсэндээ Коко Шанель Шапел хоёр уулзаар л байсан. Тэгээд яг цаг хугацааны ихээр энэ хоёр ингээ хүн дээрээ салжлаа юм л да. Дараа нь Коко Шанель Шапелийг автослоор алддаг байхгүй. Тэгээ автос энэ Шапелийн үхэл Коко Шанельд бол маш одоо юу гэдэг хүн дээр нөлөөлдөг. Тэгээ энэс гарахын тулд одоо харт амиг хэрглэж эхэлдэг. Маш их одоо мас ууруулах бодис, согтууруулах хундаа тамхи гихчлэн тэ татааруулах зүйлүүдийг маш их хийж эхэлсэн юм билээ. Тэгээд Шапелийн үхлийн дараагаар бол Коко Шанелийн бас ер нь өөрийнх нь стил имиж эрс өөрчлөгдсөн. Яаж вэ гэхээр өдөр тутамдаа Коко Шанель хар одоо даашин зүмсдэг болсон. Ер нь бол тухайн үед Францын ч юм уу эсвэл англи эмэгтэйчүүд ер нь хар даашин гашуудлын үеэс бусад үед өмсдөггүй байсан юм билээ. Тэгээд дээрэс нь би танаас хэлсэн шүү дээ, Коко Шанель чинь загварын ертөнцид хувьсгал хийсэн эмэгтэй, загварын ертөнцийн загалмаасан эмэгтэй гэдэг. Яагаад гэж юм гэхээр Коко Шанелийг загварын ертөнцид орж ирж байгаа үед яг ийм Victorian стайлтай ийм даруй бие барьсан корсет маягийн тийм даашинзнууд ер нь тиймэрхүү хувцалтаар хүмүүс эмэгтэйчүүд хувцалдаг байсан юм байна л да. Тэгээ энэ дүрмийг бол Коко Шанель эрс өөрчилсөн байгаа шүү дээ. Яг орчин үеийн бидний өмсдөг өмд тэгээд жакет эсвэл нөгөө пижакч гэдэг юм уу эсвэл юм судалтай юм цамцнууд ч гэдэг юм уу яг орчин үед өдөр тутамд өмсөх боломжтой тэр хувцсуудыг Коко Шанель загварын ертөнцид оруулж ирсэн. Тэгээ тэр нь бол ингээд одоо хувьсгал гэж яригадаад байгаа байхгүй юу? За тэгээд Коко Шанель Шапелийн тусламжтайгаар өөрийнхөө анхны бутик сториг нэдэг. Гэхдээ өөрийнх нь дэлгүүр нь болохоор ер нь бол юу байсан юм бэлээ? Анх одоо Chanel брэнд нэгдэхдээ зөвхөн малгай зардаг байсан юм билээ. Хувцас зарахгүйгээр зөвхөн Chanel брэндийн малгаанууд худалдаалдаг байсан юм билээ. Тэгээд тухайн үед болохоор баян айлын эмэгтэйчүүд эсвэл
тэг жүжигчээд дуучид моделууд ч юм уу ийм сүртэй ийм том малгаанууд өмсдөг байсан юм байна л. Тэгээд Coco Chanel ч өөрөө ихчээсээ малгай оёх нөгөө гелманараас юм эсгэх гişлэн айгүй олон чадваруудыг эзэмшсэн байсан учраас энэ одоо малгааныхын бизнес нь бол нэлийн амжилттай явсан, нэлээх малгай борлуулж чадсан. За Coco Chanel бас өөрөө айгүй амбицлог эмэгтэй байгаа шүү дээ, тий. Амбицлог эмэгтэй байсан учраас бизнесээ улам том өргөжүүлэх хүсэлтэй байсан. Тэгээд хувцас зарж эхэлсэн. Хувцас дундаа даашинзнууд одоо өөрийнх нь өдөр тутамд өмсдөг байсан жакетнууд, өмднүүд тэгээд одоо юу гэдгийг нөгөө пижакнууд гихчлэн те спорт загварын хувцсууд гихчлэн иймэрхүү зүйлүүд худалдаалж эхэлсэн. Гэхдээ яг энэ үед бас айгүйх маргаан гарч ирдэг. Яагаад гэхээр Coco Chanel чинь тэр одоо хувцсуудыг худалдаанд гаргах те тэр коллекцийг танилцуулахад загвар хэрэгтэй. Тэгээ Coco Chanel болвол тухайн үедээ тэр гаргаж ирсэн бүх коллекцууд нь те тэр гаргаж ирсэн загваруудын ихэнх нь хулгай байсан гэдэг. Тэгээд ажилчин ангийн эсвэл ингээд цуг ажилдаг байсан, өмнө нь цуг ажилдаг байсан эмэгтэйчүүдийн ч юм уу загваруудыг маш их хулгайлсан гэж ажиг. Тэгээд тухайн үед болохоор одоогийнх шиг юм нөгөө нэг копирайт зохиогч ирэх энэ төр одоогийнх шиг юм сайн хөгжөөг байсан юм байна л да. Тэгээд Coco Chanel ч өөрөө одоо дэлгүүрээ нээчихсэн ер нь тухайн үедээ нэлийн хөлөө олж эхэлж ирсэн учраас тэр эмэгтэйчүүд бол өөрсдийнхөө загварыг алдсан гэдэг юм билээ. Тэгээд бидний өнөөдөр энэ харж байгаа Coco Chanel-ийн ихэнх загварууд ихэнх тухайн үедээ олсон тэр дүр төрх стил имиж ер нь ихэнх нь хулгайн загварууд байдаг гэдэг юм билээ. За тэгэл нөгөө хувцас зараа зогсохгүй, малгай зараа зогсохгүй Coco Chanel үнэртэй ус худалдаалахыг хүссэн. Chanel брендийн дор. Тэгээд Chappelle-аас салсныхаа дараагаар Coco Chanel чинь нэлээд биелэгч эртээ уулзаж эхэлсэн. Тэр нь болохоор Оросын цар 2 дугаар Николай хааны дүү биш үеэл Дмитрий Павлович гэх. Гэхдээ энэ үед бол ер нь яг энэ Дмитрий Павловичтай уулзж явах үед Coco Chanel-ийн хүрээлэл нь ер нь Оросууд пош хүмүүс байсан юм билээ. Тэгээд сайн найзууд нь сайн одоо өөрийнх нь найз эмэгтэйчүүд нь пош Орос эмэгтэйчүүд байсан юм билээ. Тэгээд тэр эмэгтэйчүүдтэйгээ зөвхөн найз нөхөрлийн харилцаатай байхаас гадна хайрцаглалын холбоотой байсан гэсэн. Тэгээд Coco Chanel өөрийгөө одоо эрэгтэй хүн сонирхохоос гадна эмэгтэй одоо хүүсний хүн сонирхдаг байсан гэж ярьдаг. За тэгээ Дмитрий Павловичийн тусламжтайгаар Coco Chanel өөрийнхөө Chanel No. 5 гэдэг үнэртэй усыг гаргадаг. Тэгээ энэ үнэртэй ус гаргаж байгаа нь бас л маргаантай. Яагаад гэхээр Дмитрий Павлович чинь Coco Chanel-д нэг эврээ гаралтай үнэртэй ус гаргаж авдаг ийм гэр бүл танилцуулдаг байхгүй. Тэгээ энэ үнэртэй ус нь ч айгүй юу аасан амжилт олсон. За яагаад заавал Chanel No. 5-ын гэхээр Coco Chanel ч өөрөө ер нь айгүй тийм хурцсгтэй юм бихтэй байсан юм байна л да. Тэгээд ингээ игнээ тавьсан байсан нэг 10 уснаас яг нөгөө 5 номертой усыг сонгож аваа. Тэгээд тэр номер 5 гэж нэрлсэн юм билээ. Тэгээд тэр чинь юу жоохон жасмин нөт голсон тийм ус байгаа шүү дээ, тий. Айгу онцгой нөртэй. Одоо ч гэсэн Chanel No. 5 чинь ер нь л айгу их хэмсэг уснуудын нэг шүү дээ, тий. Жоохон дундаж насны эмэгтэйчүүд түрхдэг тийм ус байгаа шүү дээ, тий. Айгу баян үнэртдэг ус шүү дээ, тий. Тэгээд Coco Chanel бол энэ гаргаж авсан усыг өөрийнхөө нэр дээр эзэмшихийг хүссэн. Энэ нь угаасаа бүтээгүй. Яагаад гэхээр Coco Chanel-ийн энэ одоо үнэртэй усыг гаргаж авсан энэ одоо үнэртэй ус хийсэн гэр бүл чинь эврээ гаралтай гэр бүл гэж хэлсэн тий. Тэгээд тухайн үед 2 дугаар дай ойртож исэн. Бидний мэдж байгаачлан 2 дугаар дайнд бол эврээчүүд маш олон тоогоор амиа алдсан баг шүү тий. Тэгээд яг энэ үнэртэй ус гаргаж авч явах энэ үед чинь антисемитик гэдэг энэ үзэл Европод амар давмгаа байсан байхгүй юу? Еврей хүмүүсийг үзэн ядах үзэл. Тэгээ еврей гаралтай хүмүүс болвол ер нь бизнес эрхлэх боломжгүй гэдэг. Энэ одоо юуг ашиглаад энэ нөхцөл байдлыг Coco Chanel ашиглаад тэр үнэртэй усыг өөрийнхөө нэр дээр эзэмшихийг хүссэн. Гэхдээ Coco Chanel-ийн хүсэл болвол биелээгүй. Яг тэгэхээр Coco Chanel-ийг өөрийнхөө нэр дээр эзэмшихээс өмнө энэ еврей гаралтай гэр бүл еврей биш хүмүүст өөрсдийнхөө Chanel брендийн үнэртэй усаа эрхийг шилжүүлсэн байсан юм билээ. Тэгээ энэ угаасаа Coco Chanel-ийн болж чадаагүй. Хожмоо болсон байж магадгүй. Би энэ тухайн нэрээ арай шалгаж амжаагүй. Одоо яг ямар зарчмаар те ямар одоо яаж Chanel брендийн дор No. 5 гэдэг усыг худалдаалдаг гэдгийг бол би мэдэхгүй байна. Та нар хүсэх юм бол шалгаж болно. За тэгээ үнэртэй ус худалдаалж эхэлснийхаа дараагаар бол Coco Chanel makeup те тэгээ Coco Chanel-ийн Chanel No. 5 гэдэг үнэртэй ус чинь бүр хожмоо дайн дуусны дараагаар Marilyn Monroe
дахин гаргаж сурчилсан байдаг шүү дээ. Та унтахаас өмнө ямар өнөртэй ус хэргэлдэг вэ гэж сэтгүүлч билүү нэг хүн асуусан чинь би унтахаас өмнө 5 тусал Chanel number 5 хэргэлдэгэ гэдэг. 5 тусал Chanel number 5 хэргэлдэгэ гэж хэлдэг шүү дээ. Энэ нь бол одоо ч гэсэн нөгөө сурчлагын дээр явдаг тий. Тэгээд тэр тухайн үед бол Marilyn Monroe ч од байсан учраас эмэгтэй хүн болгон Marilyn Monroe шиг өнөртхийг тий хүсдэг байсан. Тэгээд дайн хэлсэн Франц улсын ихэнх хэсгүүд бол нацистуудад эзлэгдсэн байсан тий. Тэгээд ихэнх бизнесүүд, талхны цехүүд, хувцсны дэлгүүрүүд үүд хааж эхэлсэн. Ягаад гэх юм бол тэнд чинь дайн болж байгаа учраас хинж хувцас авахгүй тий талх зархад хэцүү болсон. Учраас бизнесүүд Франц бизнес эрхэлдэг ийм бизнес эрхлэгчид үүд хаалгаа хааж эхэлсэн юм бэлээ. Тэгээ үхэхэд ингэсэн. Тэгээ энэ үед бол Chanel бол яагаач гүйлдсэн. Яагаад гэхээр Chanel чинь нөгөө нацистуудтай холбоотой болоод эхэлсэн байхгүй. Нацистуудтай холбоотой болохдоо нацист одоо нууц албаны ажилтны өндөр албанд тушаал хаашдаг тийм ажилтнтай бүр дотн арсгэлний холбоотой болоод одоо Рицкий хотел байдаг ч тийм Парист гэдэг. Ер нь нэлээд алдартай селебрити хүмүүс эсвэл улс төрийн юм том хүмүүс тэр нөгөө Рицкий хотелд буудаг штэ. Тэгээ дэлхийн 2 дугаар дайны үед бол Chanel Coco Chanel бол тэр Рицкий хотел амьдардаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээ яг Coco Chanel бол нацистуудтай холбоотой одоо гүн гүнзгий холбоотой байсны ачаар өөрийнх нь бизнес бол ингээд доктортай ажиллаж исэн. Америкуудад болон Германуудад өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг зарж исэн. Яг ингээл дайны өмнө ашиг орлого олдог байсан шиг яг ингээл ашиг орлого олсон байсан. Хэвээрэл байсан байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь нацистуудад Coco Chanel тагнуул хийж өгдөг байсан байгаа. Тэгээд энэ болгончин болол ингээ Францууд Coco Chanel-ийг үзий хатад хүргэж байгаа байхгүй. За тэгээд дайн дуусах төгсөн Францууд ялах нь ойлгомжтой болсон, Германууд бууж өгөх нь ойлгомжтой болсон шүү дээ тий. Тэгээд Германууд бууж өгөөд Францыг орхин гарсан. Энэний дараагаар Францууд тэгээд дотроо юу хийсэн бэ гэхээр wild purge гэдэг юм хийсэн байхгүй. Энэ болохоор Франц хүн тэр дундаа германчуудтай холбоотой байсан. Нацист германуудын хүүхдийг гаргасан. Нацист германуудад хоол хийж үйлчилдэг байсан. Нацист германуудтай найзалдаг байсан. Нацист германуудад биеийн үлдэг байсан. Энэ эмэгтэйчүүдийг шийдгээд цаазаар авахыг нь аваад хүүхдийн гаргасан бол хүүхдийн зүг буудаад маш их хүнийг ингээд хомруулсан. Францууд дотроо. Тэгээ эн чинь бол Францын түүхэнд маш одоо хараар тэмдэглэж үлдсэн өдрүүдийн нэг байгаа штеп. Тэгээ энийг бас хүмүүс ер нь гэмт хэрэг байсан, эсвэл зүв байсан, буруу байсан гэдэг ингээ олон талаас нь ярьдаг. Би бол мэдгүй. Сайн хэлж мэдгүй байна. Хүн болгон л амьд гарахыг хүсдэг байх тий. Дайн дуусаад Францууд ялна гэж бодсон ч юм уу мэдгүй тий. Тэр эмэгтэйчүүд тэгээд тэр wild purge гэдэг зүйл өртсөн одоо ихэнх тий хүмүүс ч бол эмэгтэйчүүд хүүхдүүд байгаа штеп. Бодохоор бас харамсалтай ингээ нийтээр нь бүүнд нь гудамжин цуглуулж агаад үсийг хуссан тий зодхын зодсон. Тэгээ энэ бичлэг амар их юугаар явдаг байхгүй TikTok-оор эсвэл нөгөө Instagram-аар Facebook-оор явдаг германчууд Француудыг ингэдэг байсан. Яг үндэ германчуудыг юу Францууд өөрсдөө тэгж та нар бас бодож магадгүй. Тэгээ Coco Chanel угаасаа нацистуудтай явуулдаг байсан мэт тий нацистуудад тагнуул хийж өгдөг байсан мэт тий Coco Chanel-тэй юу болсон бэ гэд. Юу ч болоогүй Coco Chanel бол Winston Churchill-ийн тусламжтайгаар тухайн үед бол Coco Chanel, Winston Churchill хоёр бас нэлийн гүнзгий сайн найзууд байсан гэдэг. Тэгээд ямар сайн найзууд байсан би бас сайн мэдгүй байна. Тэр үед чинь би байгаагүй учраас угаасаа мэдгүй шүү дээ. Уншсан юм аа л ярьж байгаа. Энэ дэр болохоор ер нь нэлийн гүнзгий сайн найзууд байсан гэж боддог. Winston Churchill Coco Chanel-ийг бүр ингээ байн харахын түүс болцсон байсан гэсэн. Тэгээ Coco Chanel-ийг бол Winston Churchill аюулгүйгээр Швейцарт хүргэж өгдгөө. Тэгээд тэнцэнэ Coco Chanel 10 жил тухтай халуун цайгаа уугаад тэнцэнэ тухтай 10 жил амьдардаг. Францууд тэнцэнэ нэг ингээд шийтгээд маш олон хүмүүс амиа олж хаад Coco Chanel Швейцарт халуун цай уугаад сайхан байгальд сайхан том байшинд ингээ амьдарч ирсэн байгаа байхгүй. Тэгээ 10 жилийн дараа 1955 оны үед Coco Chanel эргээд Францд хөл тавьдаг. Тэгээ энэ үед бол Францууд бүр дэлбэртлээ ууралж ирсэн. Coco Chanel-ийг алах ёстой, цаазаар авах ёстой, их орноосоо оруулсан тий. Худалч хулгайч гэх мэтчлэн Францууд бол нэлээд үзий ядж ирсэн. Гэхдээ Америкууд бол Coco Chanel-ийг биширж ирсэн. Тэгээ яагаад буцаж ирэхээр болсон бэ гэхээр Coco Chanel ч өөрийнхөө Chanel House-ыг нэг төлөвлөгөөтэй
Францд ирсэн байгаа байхгүй. Тэгээд Coco Chanel өөрийнхөө одоо Chanel брендийг 10 жилийн турш ингээд хаалттай хэвээр нь байлгаж авах үед Dior аль хэдийн ингээ хүчээ авцсан. Ер нь нэлийн том урчсан байсан юм билээ. Тэгээ эргэж ирээд Coco Chanel ч өөрийнхөө Chanel House-ыг нээж байгаа шүү дээ, тий. Тэгээ Америкууд бол нэлийн сайн тусалсан. Америкууд маш олон бараа бүтээгдэхүүнүүд, маш олон үнэртэй ус хувцсан худалдаж авсан. Тэгээ би өмнө нь хэлсэн чинь Marilyn Monroe, Jacqueline Kennedy гээд John Kennedy ихнэр байгаа шүү дээ, тий. Том Америкийн одоо үзэсгэлэнтэй iconic эмэгтэйчүүд Chanel брендийг сурчилж байсан түүхэнд. Тэгээд миний бодлоор энийг хүмүүс амар том сурчилгаа гэдэг байхгүй. Би бол энийг яг сурталчилгаа гэж бол хэлэхгүй. Юу гэхээр John Kennedy-гийн үхлийг мэдж байгаа те. John Kennedy-гийн үхэл чинь яг ингээ улс төрийн аллага байгаа шүү дээ, те. Энэ улс төрийн аллага болох үед John Kennedy-гийн ихнэр Jacqueline Kennedy чинь юм pink Chanel суиттэй байдаг шүү дээ. Ягаан Chanel хослолтой. Тэгээд одоо бол ерөөсөө тэгээ John Kennedy-гийн үхэл гингууд шууд хүмүүс автоматар Jacqueline Kennedy-гийн pink Chanel суитыг боддог байхгүй юу? Тэгээд тэрнээс хоошоогоо тэгээ нөгөө Америкийн тэргүүн хатагтай нар чинь бүр ингэ Chanel хослол өмсөх нь заавал ингэ ёслол болцсон юм шиг, заавал ийм уламжлал болцсон юм шиг болцсон байгаа байхгүй. Тэгээ зүйлүүд одоогийн Chanel-ийг тэгээ айгүй том брэнд болгоход бас нөлөөлсөн байх гэж боддог. Гэхдээ миний бодлоор Coco Chanel хэрвээ өөрөө тийм овжин, сэргэлэн, суусан газараас шороо хатгадаг, эсвэл эрэгтэй хүнийг ашигладаг, те өөрийнхөө зөвхөн одоо бизнесийн гол одоо гүүр болоход ашигладаг ч юм уу. Тийм байгаагүй бол энэ брэнд хизээч одоо өнөөдрийн Chanel брэнд байхгүй байх байсан байх гэж би боддог. Тэгээ нэг талаараа бодохоор эмэгтэй хүн өөрийнхөө мөрөөдж байгаа юмдаа ингээ юу ч байсан, тэгээ юу ч болж байсан хамаагүй ингээд тууштай байх нь амар том мотивашн байгаа зү. Ийм аргаар бол угаасаа бизнес босгож, ийм аргаар мөрөөдөлтөд хүрч болохгүй л те. Тэгээд та нар энэ талаар юу гэж бодож гин? Coco Chanel-тэй холбоотой өөр та нар ямар баримтууд, ямар ховж өвүүд мэдэх вэ? Тэгээд мэдхээр бол миний мэдгүй зүйлүүд бас зөндөө байж магадгүй, та нар доор хуваалцаарай. Миний бичлэг таалагдсан гэж найдаж гин. Хэрвээ таалагдаагүй юм бол бас доор комент бичээрэй. Instagram-ыг дагмаар байх юм бол ийшээ орж дагаарай. Тэгээд барийнхаа бичлэгээр дахиад уулзъя. Түр баяр таа.